Би яг ингэж үсээ шуугаад ингээд мөртөө цамд өмсөөгөө нэлээд утсан. Ягаад гэвэл миний батганаас болоод тэгээд батгандаа бүр гормоны батг байсан болохоор яг юм хүзүүгээр маш их гардаг. Надаас нөгөө жоохон соригнууд үлдсэн байдаг. Би тэгээд ерөнхийдөө бол бүр маш сайн өөд аралттай бүтээгдэхүүн ашиглаж ер нь одоо тэр соригнуудаа нуудаг байхгүй. Одоо бол яг би бол батгаа ингээд бүрэн даван туулсан. Надтай одоо ёсоо батг гарахгүй байгаа гэж хэлж чадахгүй. Гэтэ тодорхой хэмжээнд би ер нь бол шинээр гарахыг ингээд барьж чадаад одоо ер нь сорвин дээр ингээд ажиллаа явж байгаа. Нөх подкастаа сонссон чинь айгүй тийм сэтгэл хөдлөлтэй, айгүй тийм чанга холооны өнгөтэй ирсэн санагдсан. Тэгээд энэ удаа илүү гоё удаан тайван ярих гэж бодож байна. Яг би батхтай байхдаа ямар мэдрэмж авсан тэр талаараа ярих гэж бодлоо. Нэгдүгээрт өөртөө итгэл бол бүр үнэхээр байхгүй болт юм лээ. Би бол үсээрээ нүрээ халахлах гээд ингээд дандаа ийм үстэй явдаг байсан. За тэгээд хүний нүд рүү ерөөсөө харахаа бэлдсэн байсан. Хүмүүс миний зөвхөн батгаруул хараад байгаа юм санагддаг байсан надаа. Өөртөө итгэлээ дагаад чиний хүмүүстэй харилцаа чинь аюу тийм бас одоо дөлж эхэлт юм лээ. Нөгөө нэг сургууль маань ингээд сургуулийн аялал хийсэн байхгүй юу. Тэгээд тэрэнд ингээд бодгийн арилгаа бид нар нэг ингээд буудлын өрөөнд байгаа штэ тий. Бодгийн арилгаа унтах гэсэн чинь миний нүүр бүр ингээд пин нүр талцсан юм уу гэж бодохоор тийм амар санагдаад тэгээд тэр чинь ингээд Япон хүмүүс штэ ядж хахад ямар ч гоё ярьстай эндээ бөгөөд тэгээд би ингээд тухай бодгаа ингээд арчаад арилгаснаа буцаад яг тэр нүртэйгээ нойлоос гарахаа санаа зовонгуудаа буцаа бодоо гарч ирсэн байхгүй. Тэгээ одоо бодоход тэр Японы найзууд манаас намайг юу гэж чадсан болоо гэж бодоод байдیں۔ Гэхдээ хамаагүй төлөвлөгөөг бол аюух цуцалдаг байсан. Батганаас болоод яг нөгөө хаяа нэг ингээд айтайхан нөгөө нэг аюу гайгүй болдог үе байдаг байхгүй. Бас тэр үедээ бол ингээд гарч ороод тэнгүүтэй л яг нэг мэдсэнд л ингээд амар их гараад эхлэнгүүд би төлөвлөгөөгөө бол маш их цуцалдаг байсан. Тэгээд өглөө орой болгоо ингээд талент хардаг. За ингээл талент хараа зогсчдөг байсан. Яг яаж ингээд миний утсан дээр бол миний ингээд одоо яг тэр батгахтай арьсынхаа зургийг нь авцсан тийм альбом байдаг хгүй. Тэгээ одоо харахад бүр ингээд ёо ивэдээ яаж байсан юм бэ гэж бодохоор за тэгээд гуравт гэх юм бол гимшиг мэдрэмж. Би бол ингээд амар юм толгойгүй юм өвчтэй батгахтай тэрэн дээр ингээд нүрээ бодоод байгаа да. Айгу тийм сэтгэл өвдөд. Тэгээ бутахгүй бол би мэдээж хичээлдээ явж чадахгүй шүү дээ. Тэгээ би бол тэгээ байнгын масктай байдаг гэсэн. Тэгээ дараа нь болохоор эцэн одоо амттан ч юм уу ингээл жоохон гадуур халах үедээ бол ингээд хүн чинь ингээд зүгээр л гоё иддэг шүү дээ. Би бол ерөөсөө тэгж чаддаггүй байсан. Араас нь заавал гимшдэг. Яа яах гэж идвэ одоо ингээл маргааш юм болно доо гэл. За нэг иймэрхүү мэдрэмж бол надад бүр ингээд амар байсан. Тэгээд яг ийм мэдрэмжийг даван туулж байгаа хүмүүс байх юм бол ханар ганцаараа биш шүү. Тэгээд батгах гэдэг бол ерөөсөө итгэрдэг юм байлээ. Тэгээд би яг батгах амжилтын тулд яг үндсэн юм одоо 3 юм дээр анхаарсан байхгүй. Тэр маань юу вэ гэхээр нэгдүгээрт би дасгал хөдөлгөөн хийх гэж хичээсэн. Хоёрдугаарт би өөрийнхөө сэтгэл зүй ч юм уу тийм юм айгуу тийм 50 байх гэж хичээсэн. Гуравдугаарт хоол ондтэй идэж ууж байгаа юм. За тэгээ усаа сайн уух ч юм уу. Ийм 3 юм дээр их анхаарсан. Тэгээд скин кэрийг бол ингээд сүлт нь ярих гэж бодлоо. Бүгдээрээ яг гормоны батхын яг үндсэн шинжүүдийг ингээ ярих юм бол чиний яг ингээд нөгөө биений мэрхэд байгаа ч юм уу тийм үед илүү их ингээд тодорч гардаг шанаа болон яг эрүү хүзүү хэсгээр илүү их түлхүү гардаг. Тэгээд хамгийн сонин нь ингээд ямар ч толгой байхгүй мөртлөө маш том юм гөвтрүүтэй айгуу тийм бас өвчтэй. Тэгээ миний энэ хүзүүгээр гарахтаа бол ингээд надад нэг жоохон юм захтнах мэдрэмж төрдөг байсан. За нэг гормоны батгын яг шир тэмдгийн хувьд бол юм байсан. За тэгээд одоо бүгдээрээ миний яг авсан арга хэмжээ гормоны батг дээр ер нь яаж ажилласан тухайгаа ярих гэж бодлоо. Хамгийн эхлээд би сэтгэл зүгээс ярих гэж бодож байна. Цагийн ажил хийхдээ би төргөө олны газар ажилладаг байсан байхгүй. Тэгээд би бол өөрөө ингээ айгүй тийм тайван ч юм уу нэг тийм яруу шамдуу юмд бол шавдуу юмд бол ерөөсө дургу тэгж яхад тэр хоолны газар маань бол ингээл
амар хүн орж ирэл Аляскаас хийх ч юм уу надад нэг тийм жоохон сэтгэл зүйн хувьд айгүй тийм хэцүү байсан юм даа гэж би одоо эргээ боддیں۔ Тэгээд хөрхи 19 наснда ингээл анхудаа цагийн ажил хийж үзээл тэгэл нөгөө чадахгүй алдаа гаргаал тэрийг ингээд амар их юмд боддог ч юм уу нөгөө өөр дээр айгүй тийм хүн дээр тусгаж авдаг. За тэгээд байнгын нэг юм яарсан тэгээд бас ингэ байнгын алдаа гарахгүй юмсан гэж айгүй хичээдэг. Тийм сэтгэл зүйний байдал маань надаа яг ажлын хувьд надад тэгж нөлөөлсөн юм болов уу гэж боддtiin. Бас хоёрдугаарт гэх юм бол Япончууд яг ингэж ярьд юм лээ. Хүний яг тэр стресс буюу нэг тийм юм бол нүүрэн дээр ингээд илэрч гарч ирдэг. Одоо арьсан дээр гэх юм уу? Мөн түнчлэн яг хиттийн яг тийм уламжлалт хангах ухаанд ингээд хүн нэг юм сэтгэлийн блок байдаг гинөө. За тэгээд тэр нь ингээд энэ хэвдаа ингээд бөөгнөрөө ингээд тарахгүй байгаад тахаар ингээд нүрэн дээр бас батг гардаг гэд. Тэгээ би ингээд бодохдоо ер нь л маш олон хүчин зүйл надад нөлөөлсөн юм гэж би боддог байхгүй. Тухайд гадаад дунгаж ирсэн нэг ус салгидах нэг тиймэрхүү юм. За тэгээд стресс тэгээд бас надад нэг юм хувийн шалтгаанаар ч юм уу жоохон тийм сэтгэл зүйн шаналл ч юм уу тиймэрхүү юмнууд ингээд байгаа л яваад исэн. Тэрийгээ ингээд дотроо хураагаа л яваад исэн. Тэгээд миний гормоны батг бол ингээд илүү дортох маягаар тэгж сэтгэл зүй дээр бол гарсан гэж боддtiin. За мөн түнчлэн амьдралын хэм маяг дээр бол нэг яг дүнж гадаад ирэхээр бас хүмүүс яг тих гэдэг юм шүүгээ. Айгуу тийм нэг янз янзын мэдээл гадуур хооллол яваад идэм билээ. Би бас тэгдэг байсан. За тэгээд хоолндны хувьд надаар тэгж нөлөөлсөн юм болов уу гэж би бодож байна. Одоо миний яг хамгийн том алдаагаа би яриа гэж бодож байна. За тэгээд хамгийн анх би бол ямар ч юм арьсны асуудалгүй тийм хөвгт Японд ирээд яг ингээд хацар дээрээс ингээд 3 том батг гарч эхэлж нэг өглөө сэрвэл тэгж эхэлжсэн миний батг. Тэгэл би тухайд юу вэ гэж бодоод тухайд шууд маск зөөх арга хэмжээ авч ирсэн. Тэгээд яагаад ингэ гарчваа? Юу болчихв? Би нэгнээс харшилчваа гэж бодоод за тэгээл ингээл скин кера илүү сайн хийх хэрэгтэй мэн гэд амар сайн хийгээл өстө гуйжуулт можуулал. Тэгэл өглөөс ирсэн чинь дахиад нэг 4-5 болол арьсны нөгөө эмгэлтээр очсон байхгүй юу? Тэгсэн чинь надаа ингээд хатаах юм амар их өгсөн байхгүй ингээд цацлаг тэгээд нэг юм тэгээд тамаг ер нь нүрний бүх юм хэрэглэхээ бол гэд тэгээд яг тэрийг төрхөнгүүт ингээд яг тодорхой хэмжээд үр дүн гараад байсан ч гэсэн шууд нэг юм хатаах юм чинь нэг юм яг тийм гөвдрүүтэй батханд ерөөсө тохирохгүй ингээд гатнаа цэвэрлээд байгаа юм боловч дотроо яг нэг юм мөлтөөд исэн байхгүй. Тэгээд надаа яг арсны эмнэлэг дээр очих ерөөсө нөлөөлөөгүй. Тэгэл би тухайд яагаад ч юм за би ер нь л скин кера сайн их хэвээр мэн гэл амар сайн хийж эхэлсэн хэвээр байн гоожуулаад байн маск төрхөл. Тэгэл хэвээр интернет дээр ингээл байн нөгөө нэг юм инфлюенсеруудын юмнууд гарч ирээлтэй. Би тэгээд бол бүр яг тэрний хохирогч нь болсон. Би бүр маш их скин кер авсан өөртөө. Тэгээл би бүр аршлал хийсэн. Тэгээд нэг өдөр миний арьс бүр ингээд амар хорсоод би болохоор юу гэж утсан бэ гэхээр нөгөө нэг юм яг арьс ингээд идэхээр нэг юм жоохон нөгөө арьсны бүтээгдэхүүнээр үйлчлэхээр чамд юм жижигэн юм нөлөө ингээд чиний арьсны гүндэх юм батыг гаргаж ирж байна гэж бодоод би энэ аюу өөрчлөлт байна гэж бодоод тэгээд ер нь бол аюу тийм хүчтэй орцтой бүтээгдэхүүнүүд хэрэглэсээр байсан. За ингээд 4 сарын хугацаанд гэхэд бол надад бүр батгүй газар гэж байгаагүй маш том юм гөвтрүүтэй батхтай. За тэгээд яг нэг л мэдгэд бол бүр ингээд яна энэ миний арьсуу гэж бодохоор бол тийм амар батхтай болсон байсан. Тэгээд би болохоор яг юм патч байдаг шүү дээ. Патч гэж нөгөө нь бол ингээд хүн чинь ингээд өдөрт нэг 2-3-ыг наадаг байсан шүү дээ. Би болохоор ингээд патчийг бүтэн гутаар нь захиалж аваад тэгээд ингээд наахад бүтэн нэг патч дуустдаг хэмжээний тийм амар. Тэгээл ер нь болохгүй юм да гэж бодоол нөгөө ээж маань надад амар санаа зовоод өнөөхөө ингээд яг им эмчтэр очиод им аваад birth control-д ордын мэнэ гэж надад хэлээ. Тэгээд би болохоор яг тэр талаар хайж утсан чинь амар хоёр талтай юм билээ. Ингээд итгэцэн хүн байдаг, итгээгүү хүн байдаг. Тэгээд би болохоор бас жоохон айсан л та. Тэгээд бас нэлийн хаширцсан янз янз юм хэрэглээл 4 сарын хугацаанд би чинь арьсаа ууггүй ашиглаад
арчлал ингээд байгаа мөртлөө гэж бодоод тэгэл би нэг өдөр ингэж бодсон байхгүй юу. За ингээд ерөөсөө л амьдралын хэм маяг за мөн түнчлэн өөрийнхөө сэтгэл санаанд ингээд аюу сан анхаарч яг ингээд нөгөө нэг үнцээр нь өөрийнхөө одоо арьсанд анхаарахгүй бол яг энэ гормоны батг гэдэг бол нөгөө чиний яг гормонтой холбоотой гэдэг утгаараа чиний сэтгэл зүйтэй чи ингээд жоох стресстэд ч юм уу ихсгээд байдаг тийм хандлагатай байсан. Тэгэл би ажлаасаа гарсан. Гэхдээ яг ажлаасаа гарсан маань ч гэсэн ерөнхийдөө бол тэр ажилдаа ингээд бүтэн жил би ажилласан. Тэгээд яг ажилдаг хамт олон ч юм уу жоохон онцгүй. Тэгээд би аюу тийм өөрийгөө ингээл зовоогоо л ингээд байгаад идэв гэсэн. Яагаад ерөөсөө ажилласаа гардггүй байсан болоо гэд бодоод үзэхээр одоо нөгөө дараа нь дахиад ажил олно. Бас би ингээд аюу нөгөө нэг тасаад эхэлсэн бүх юмаа мэддэг болцсон. Ингээд дараагийн үндэ зааж чадах хэмжээний тийм болцсон болохоор бас нэлээд цалин өндөртэй байдаг байсан. Аюу тийм хэцүү гэдэг утгаараа тэгээд нэг тиймэрхүү шалтгаануудаар ажлаа ерөөсөө орхиж чаддгүй байсан. Тэгээд би нэг л өдөр за ерөөсөө өөрийгөө бодё гэд ажлаасаа гарсан байхгүй. Тэгээд одоо л би аюу тийм сэтгэл санаандаа аюу тийм гоё тийм ажил хийдэг. Тэгээд тэр талаар бас дараа ярих гэж бодож байгаа. За тэгээд мөн түнчлэн би жимд явж эхэлсэн. Тэгтээ би ерөөсөө тууштай явж чадахгүй л байгаа. Гэтэ ямар ч тач тасал хөдөлгөөн бол тогтмол хийж одоо нэг аль болох тийм хөлөрхийг аягүй хичээдэг болсон. За мөн түнчлэн би бол шууд амар хүчтэй мэргэлгээ бүр болсон. Чиний ингээд арсыг хамгаалдаг бүрхүүл бол би ингээд ууггүй маш сайн ингээд арчлаад байсан гэдэгийнхаа эсрэгээр би бол арсаа бүр үнэхээр эмзэгшүүлсэн байсан. Тэгээд би бол хэрэгэлдэг юмнуудаа бүгдийг болоод арсаа ер нь чигшүүлээл тэгээл хөрхөн цэвэрлээл чигшүүлээл цэвэрлэх маягаар ерөөсөө тийм хүчтэй юм хэрэглэхээ болсон. Тэгээд бас сахарыг ер нь өөрийнхөө хоол хүнснээс гассан. Түнчлэн сүнсэн бүтээгдэхүүнийг гассан. За ингээд маш айтайхан 2 сар болов. Тэгсэн чинь миний ер нь батга мэдтгэж аягүй багасаад үр дүнгээ надад өгөөд тэгээд миний ер нь амьдралын хэмээч гэсэн надад үнэхээр их таалагдаад ерөнхийдөө бол ингээд нөгөө нэг өглөө болгон би чинь шинэ батгтай сэрдэг байсан бол тэр маань ингээд багасаад те ингээд аягүй тийм айтайхан болж эхэлсэн. Тэгээд багаараас өөртөө итгэл маань ихсээд ч юм уу те тийм байсан. Тэгээ би болохоор яг өнөөдөр нэг тийм ийм бүтээгдэхүүн хэрэгэл гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл би бол тийм арсны эмч бол биш. Би бол зүгээр л ингээд нөө туршлагагүйгээс ахлаад өөрийнхөө арсыг аллаад цаг мөнгө хугацаагаар ингээд амар хохирсон. Тэгээд тийм хүн байна. За тэгээд одоо бол ер нь би батгныхаа сорвин дээр ингээд ажиллаа явж байна. Одоо ингээд тэгтээ яг энэ нөгөө нэг компьютерийн камер учраас миний арс нэлээд гоё харагдуулаад байна л да. Яг бол ийм биш миний арс. Тэгээд нэг юм нөгөө амар их батг гарснаас болоод мэдээж нөгөө нэг жоохон тийм өөсөв байдаг. Гэтэ ер нь бол өдөр бүр ингээд багаар үр дүнгээ өгöd байгаа надад маш их таалагдж байгаа. Тэгээд би бас дараа бүрэн гоё яг арсаа гоё болгочоод сорвин дээр яаж ажилласнараа бас ярих гэж бодож байгаа. За тэгээд би одоо болохоор яг батганы талаар яг юу гэж хэлмээр байгаагаа хэлье гэж бодлоо. За нэгдүгээр яг батганаас болоод чи өөртөө итгэлээ бити алдаарай. За ингээд амар хэцүү аягүй муухайг мэдж байгаа. Гэтэ бас яг чиний бодсон шүү бүхэн ингээл энэ ямар муухай батгатай хүн бэ гэж боддгоо юм билээ. Мөн түнчлэн бүгүрээ яг батгатай болчоод хүний одоо арсыг нь хараад ямар нэг юм хэлхээсээ олбор за ерөөсөө дугаа ээж гэж боддог болсон. Одоо найзаа чиний арс авир болсон юм шүү. Миний тийм хэрэгэл гэдэг ч юм уу. Тим юм бол яг аюу тийм хүнд тусдсан байлээ. Яг батгатайгаа агуус амар тэмцээ явж байгаа хүнд. Гэтэ мэдээч яг чамайг ботсон хүмүүсийн үг байдаг болохоор бас тэрийг амар бити эмзэг хүлээж аваарэ. Яг батганаас бол чи нэг л өдөр сална. Гэхдээ хизээч чи ингээд өглөөс ирэхэд л батхгүй болчихно гэсэн юм байхгүй юм билээ. Энэ бол бүр ингээд амьдралын хэм маяг чиний идэж ууж байгаа юм, за чиний авж байгаа шингэн тий. Тэгээд өөрөө гоё сэтгэл зүгээ ямар байлгаж байгаа гэдгээс бол бүрэн хамаардаг. Тийм болохоор мэдээч чи анхандаа хэцүү санагдана. Би чинь ялангуяа ингээд
заримгийг бол орой болгоныг иддэг. Би заримганд амар дуртайхгүй юу. Тэгэл тэр заримгаа идэхгүй болж болвол надад бүр амар хэцүү байсан тохоо. Гэхдээ одоо үнэхээр л ингээд арьсаа гоё болохын тулд тодорхой хэмжээнд чамаас тийм хичээл зүтгэл гарч байгаа. Би яг энэ нөгөө нэг подкаста нэг тийм ярих юмаа бэлтээгүй цэвэр яг ингээд надаас яг сэтгэлээс гарч байгаа үгээрээ хийчихлээ. Яг үндэ бол хүний арьсанд бол тийм их юм хэрэгтэй байдаг юм билээ. Ялангуяа чи гоё өсвөр насн дээр яваа бол маш гоё чирэгшүүлээ. Тэгээл гоё цэвэрлэгээ сайн явж хахад бол болт юм билээ. Тэгээд бидний яг үзэж байгаа нөгөө нэг инфлюенсеруудын нөлөө ч юм уу тиймнээс болоод бид нар бол ингээд айгүй тийм худалдаа авалт хийх гээд байдаг шүү дээ тий. Тэгээд тэр утгаараа чи бас арьсан өөрөө айгүй тийм алж болох юм билээ шүү. Тэгээд би болохоор нөгөө нэг бас тухайн үедээ арсны яг имлэгт очиод мэргэжлийн үнээс нь тэр тоорн зөвлөгөө бас арай өөр имлэгт очиод ч юм авсан бол бас ийм амар дор тотлоо явахгүй байсан бах. Тэгээ миний яг сэтгэл дотор нэг юм болно энэ зүгээр болно гэсэн итгэл яваад байсан болохоор би ингээд бүр арьсан амар болтон явцсан болоо гэж боддог байхгүй. Хэрвээ чамд ингээд яг гормоны батганы дөнгөж шинж тэмдэг гарч эхэлчихвэл аль болох хурдан яг мэргэжлийн үн дээр нь очиж зөвлөгөө аваарэ гэж хэлмээр байна. За тэгээд маш олон угаасаа нөгөө гормоны батган дээр юу хэрэгжилж байгаа ч юм уу тиймэрхүү юмнууд байдаг гэж бодож чинь би болохоор яг нөгөө нэг сэтгэл зүйн маягаар та нар тийм сэтгэл зүйн дэмжлэг болох маягаар яриад явлаа. Тэгээд чи ганцаараа бишээ за. Тэгээд ингээ бүх хүн амар гоё арьстай тэгж харагддаг байхгүй юу? Яг нөгөө өөрөө батхтай ахаар тэгээд бүх зүйл ингээ зөөр олноо. Тийм болохоор тийм гоё зөөр олно гэсэн итгэлээ битгий өөрөөсөө ингээ гээгээрээ. Тэгээд энэ бол төр зүрийн юмнууд гоё амьдралын маягаа өөрчлөөд явхад болно гэж хэлмээр байна. Тэгээд би бас хаяа айгу тийм батганда баярлж өгнө гэх юм цаашаа. Ерөнхийдөө бол надаа юу тийм өөрийг хайрлахыг надад зааж өгсөн байхгүй тэгээд би нөгөө нэг подкаста ер нь 10-аас 15 минутанд байлгаа гэж бодсон чинь энэ удаагийнх жоох урт алчих шиг боллоо. Тэгээд Spotify болон Apple Podcast дээр миний подкаст маань ороод явж байгаа. Та нар маань үзээрэй. Би нөгөө Google Form нээсэн штэ. Тэгээд би нөгөө анхных болохоор надад угаасаа хүн юм бичихгүй хаа гэж би бодсон байхгүй юу. Тэгсэн чинь амар хөрхөн амар гоё урт мессеж надад орж ирсэн. Тэгээд би тэрийнхаа яг уншчихъя гэж бодлоо. Яагаад гэвэл тэр миний яг нөгөө анхны мессеж байсан гэдэг утгаараа би бүр амар баяртай хүлээж авсан. Тэгээд окей, за энэ захидлыг бичсэн хүн маань болохоор сайнаа подкасттай холбоотой санал хүсэлт гэсэн чинь хувийн зохион байгуулалтын талаараа ярил маш сонирхолтой байна гэсэн мэн. За тэгээд танд тулгарсан хэцүү зүйл, санаа зовоож байгаа зүйл, сүүлийн үе тохиолдсон баяртай зүйл гэх мэт юу ч байж болно гэж бичсэн чинь ингэж хэлсэн. Би Япон явж сурахаар бэлдээд төвшин маань N5 байхаар байдаг ойр тойрны Япон явсан хүмүүс N4 өвөл дээр гисээр байгаад N4 өгсөн. Тэгээд мэдээж унсан тодорхой санагдаж байсан. Тэгээд 7 дугаар сар тэнцээгөө мэдээж байсан болохоор яах гэж өгвөө гэж бодоод нэг хэсэг Япон хэлээ бүр хаяад нэг л халгаад болж өгдөггүй. Үүний дараа 12 сарын шалгалтын мэдээг хараад бас ахиад өгч үсгээр шийдээ сургалтанд явсан нэг жил битгий чинь сард 2 удаа биш жилд 2 удаа өгч болдог. За тэгээд тэр сургалт дээр гайгүй сайн яваад байсан хэрнээ шалгалт өгөх үед маш олон мэдгүй зүйл бас оноо маань дэвшилсэн ч гэсэн стил тэнцээгүй байсан. Эндээс хойш бүр хаяад л хийх хүсэлгүй болоод байсан юм аа. Харин өчигдөр Япон хэлний зөвлөгөөний талаарх бичлэгийг чинь үзээд ахаад сайн бэлдээд үзье гэж шийдээд өнөөдрөөс ахаад хэлээ хийж эхэлсэн байгаа. Баяр хүргэе. Ахаад хийж эхлэх урам зориг өгсөн баярлалаа гинэ. Бас нас ойролцоо санагдаад найзууд болмоор санагдсан гинэ. Надад ингээд амар гоё уртаар сэтгэлээсэн маш их баярлалаа. Тэгэхэд энэ бүр ингээд би яг нөгөө нэг угаасаа хин чин бичээгүй ахтаа гэсэн тийм боталтай ороод гэт харсан чинь амар баярлсан байхгүй юу. Тэгээд удахгүй нөгөө хичээл орох ч байгаа. Тэгээд би яг хичээл цагийн ажил гадаас нөгөө нэг англи хэлний багш хийгээд эхэлсэн гэд ер нь нэлээд завгүй болохоор яг энэ талаараа бичлэг хийх юмсан гэд бодоо явж исэн чинь бүр заавал хийнэ. Тэгээд захидал бичсэн
үзсэн маш их баярлалаа. Сайнаа чи хэрвээ энийг үзчихвэл тэгээд Японы хэлтэд өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд үнээр баярлалаа гэж хэлмээр байна. За. Тэгээд угаасаа подкаст гэдэг чинь ингээд урт те угаасаа сонсох тийм зорилт болохоор нушуу байж магадгүй. Тэгээд би бол угаасаа анхнаас нь яг төгс байлгахыг хүсэхгүй байна уу. Ингээл энэ хэвээр нь оруулж хийж бодож байна. Тэгээд та нар маань гоё хэлээвэ доор юм бичвэл бичээрэй. Тэгээд бас YouTube хаягийн маань subscribe хийхээ бити мартаарай. Тэгээд Spotify podcast-аар сонсож байгаа юм байвал миний YouTube хаяг руу зачлаад үзээрэй. За баяртай. Хайртай шүү.